Манай оронд голчлон антибиотикийн хариуцлагагүй арилжаа. Иргэд өөрсдийн дураар антибиотикийг жоргуу хэрэглэснээс үүдэж антибиотикт тэсвэртэй нэм буюу супер нэм үсэх аюул бидэнд тулгараад байна. Зарим эмчнэрийн хайхрамжгүй жор бичих хандлага. Зөвхөн ард иргэдийн дунд гэлтггүй одоо эмнэлгийн салбарын мэрэгчлэнүүдийн дунд одоо нянгийн эсрэг эмийн тухай нянгийн эсрэг эмийн хэрэглээний одоо хандлага нь маш буруу байгаатай холбогдуулаад одоо манай Монгол улсад бол эрсдэл маш өндөр. За эмч жор бичигч нарын одоо хүчин зүйлд одоо юу орж ийн гэхлээр шаардлагагүй жор бичлэлт их орж ийн. Тэгэхээр шаардлагагүй жор бичлэлт маань юу гэсэн үг гэхээр өдөрдөмж заавраас гадуур одоо орчин сэргийлэх зорилгоор ч юм уу те антибиотик их бичээд байгаа энэ хэрэглээ орж байна. Мөн одоо олон төрлийн бактери илрээг байхад антибиотикийг одоо хавсарч хэрэглүүлэхийн тохиолдол маань за мөн эмчилгээг хит удаан үргэлжлүүлэх эсвэл одоо дутуу хийхээс шалтгаалаад энэ эмчний зүгээс шалтгаалаад төсөвчлөлт маань бий болж байна. Уг нь бол эмч нар маань жор бичлэлтийг хийхдээ альва халдварын үед бол тухайн халдвар гэж үзээд тэр антибиотик хэрэглэх гिचл байгаа бол тэр халдварынхаа одоо антибиотикт мэдрэг чанарыг нь тодорхойлсны үндсэн дээр антибиотикийг хэрэглэх шаардлагатай байдаг л да. За ингээд жор бичихэд бол бас тухайн жор бичиж байгаа жор бичигч маань эмийг одоо олон улсын нэгшлэлээр бичих зайлшгүй шаардлагатай. Угаасаа тийм удирдамж стандартч бол байдаг. Ямар нэгэн одоо эмийн компани сурталчилгаа, маркетинг, менежментэд одоо хамрагдаж одоо тухайн эмийг тэр эм үйлдвэрлэгчийн нэрээр нь бичих эсвэл одоо ямар нэгэн эмийн санг зааж өгөх. За зөвхөн энэ нэрээр нь аваарай гэсэн ойлголтыг бол таслан зогсоох бол хэрэгтэй. Одоо антибиотикийн хэрэглээтэй холбоотой халдвараас шалтгаалсан өвчний үед хэрэглэх эргээд эмчид зөв эмчилгээ хийсэн хэсэг талаар хариуцлага тоосгоод материал одоо стандарт байхгүй байна л гэсэн үг. Энэ эмчилгээний өдөрдөмжөд бий болсноор одоо юу гэсэн үг гэхээр эмчийн зүгээс нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж одоо нотлохоонд одоо өдөрдөмжийн дагуу эмчилгээгээ бичиж эхэлнэ гэсэн үг. Ард иргэд нэг юм ойлголт байдаг. Одоо энэ Мерса VR-ийн интернет маш тийм эмэн төсвөртэй олон эмэн төсвөртэй нянгууд гэд ярангууд энэ одоо нянгуудад надад ердөөс хамаагүй энэ одоо надад тохиолдохгүй нэг тийм эмнэлгийн ч юм уу нэг тийм өөрөөс нь хол юм шиг боддог. Эмнэлгийн орчин өөрөө халдваргуулах бодис салан антибиотикийн хэрэглээтэй холбоотой тэсвэртэй ям маш их хэмжээгээр үүсэж одоо өвчтнүүдийг хөндрүүлдэг гэж үздэг байсан бол одоо энэ тэсвэртэй нянгууд маань бидний хүн амд өргөн тархаад байна. Өөрөлдөн бол амбулатороор үйлчлүүлж байгаа өвчтнүүдээс ирж байгаа сорцын тодорхой хувьд нь тэсвэртэй нян илрээд байна гэдэг нь бол биднэрт одоо аюулын харангыг дэлтэж байна л да. Энэ нь мэдээж нянгийн эсрэг бэлтгэмлийн замраагүй хэрэглээтэй шуурсаашгүй холбоотой байгаамаа.